За үзэгч та бүхэндээ бид өрхийн бүртгэлийг цахимжуулж эхэлсэнтэй холбоотой за мөн энэ жил нийслэл Улаанбаатар хот болоод Монгол улсын хэмжээнд иргэдийн бүртгэлийг энэхүү цахим санд дахин шинжилэх гэж байгаа ажилтай холбоотойгоор мэдээллийг товч хүргэлээд тэгэхээр энэхүү мэдээлэл дээр бас дэлгэрэнгүй зарим асуултанд хариулт авахар бид үндэсний статистикийн хорооны хүн ам орон сууцны тооллогын товчрооны дарга Амар Олыг студидтэй урьсан юм. Танд орой минь хүргэе. За баярлалаа. Өрчсөн. За баярлалаа. Энэ сан маань ерөнхийдөө бий болсноор нэлээд олон талын ач холбогдолтой. Иргэд болоод төрийн үйлчилгээг авахд их хөнгөн болно гэсэн үг шүү дээ. Зүгээр энгийнээр ойлгоход. Тэгэхээр 14 онд шинжилж гэн гэж юм л да. Тэгэхээр энэ ажлыг бас та иргэдэд товч танилцуулахгүй юу? Тэгэхээр ийм л дээ өрхийн бүртгэлийн мэдээллийн сан анги шинжилж эхлээд 1 сараас эхлээд хороод ерөнхийдөө төрийн захиргааны байгууллагууд статистикийн байгууллага маань уриалаад шинжилээд эхэлсэн. Сая 101 2 сарын хугацаанд бол харилцангуй бас тэр яг анхан шатан дээр бол мэдээллийг зүгээр одоо шалгах, нягтлах ийм ажлууд явж байна. Тэгэхээр энэ бол нөгөө талаар өрхийн бүртгэлийн мэдээллийн сан, өрхийн бүртгэлийн мэдээллийн дэвтэр гэж иргэд маань их сайн ойлгох. 70 оноос хойш Монгол улс энийг бол бүртгэж явж ирсэн. Ер нь бол манайх 2007 оноос цахимжуулах асуудлыг эхлүүлсэн. 14 оноос сая 14 оны 1 сараас эрчимжүүллээ. Тэгэхээр энийг гол хийснээр яг төрийн үйлчилгээ иргэн өрх тэгээ өрхөд зориулсан үйлчилгээнүүдийг хүргэхэд гол энэ сангийн зорилго оршиж байгаа. Иргэд хэлэх байх л та иргэний бүртгэл хурууныхээ регистр гэдэг юм. Зөвхөн энэ дан ганц иргэнтэй л иргэн өөрийг нь тухай яадаг. Гэтэл та бол өрхийн нэг гишүүн. Түүгээрээ ер нь бол бодлого бол өрхүүдэд зориулсан, өрхийн бүхэл гишүүдэд зориулсан бодлого бол явдаг. Тийм учраас энэ мэдээлэлээ захимаар авчих юм бол төрийн үйлчилгээнүүдийг маш хялбар. Одоо манайхан бас нөгөө түүц машиныг аягүй сайн мэдэрдэг болчиход байгаа шүү дээ. Тэгвэл түүц машин дээрээс өнөөдөр өрх гэдэг та өрхтгийн хинтэг амьдрдаг вэ гэдэг юм гардаггүй. Зөвхөн өрхийн мэдээллийн сангаас удаа гарч эхэлнэ гэсэн үг. Энэхүү одоо өрхийн мэдээллийн санг бий болгосноор түрүүн бас мэдэн дээр дурддаж байна л да. Бодлого боловсруулах үйл явцад нэлээд дөхөм үзүүлнэ. Энд чинь бас нөгөө статистикийн маш том нөөц сан бий болчих чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2 жилийн дараа, 3 жилийн дараа жишээлбэл аль дүүрэг их хүн амтай болох вэ, өсөлт нь яах вэ гэдгийг нэг тодорхойлох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас нөгөө сургууль цэцэрлэгт хамрагдах тухай асуудлаас хөндөгдөж байна л да. Зүгээр энэ тал дээр статистикийн хорооноос та бас энэ олон жилийн турш судалгаа хийсний хувьд манай үзэгчдэд мэдээлэл байна. Тийм, ерөнхийдөө өрхийн хүн амын өрхийн мэдээллийн сан, өрхийн мэдээлэл гэдэг зүйл бол жил болгоны 12 сард баг хорон дээр шинжилгээ хийгдэж явдаг байсан. Энэ цаасан хэлбэрээр явж исэн. Шуурхай байдал нь бол бүрэн хангагдахад бас төвөгтэй. Тэгээ энэ талын мэдээллийг бол хүн ам орон сууцны тооллогоор шинжилж яваад идэг байсан. Одоо бол тооллогын мэдээлэлээс гадна жил болгоны энэ өрхийн мэдээллийн сангаар иргэд төрийн захиргааны байгууллагад хамтраад төлөлтийн асуудлыг бүрэн хангаад явчих юм аа. Дээр нь бол одоо нөгөө иргэдийн давхар цаасан дээр бол хин хэний шалгаж болдгоо байсан шүү дээ. Тэгвэл одоо хин нэгэн хүн хаа газар 2 3 газар давхар одоо бүртгэлтэй байж улсын төсөв одоо юу одоо завшигдах ийм асуудал бол хязгаарлагдана. Одоо ер нь бол эх жилээс энэ сан ажиллаад эхэлчихээр төрийн альж байгууллагын төрийн эрх бүхий байгууллагууд нь өөрсдөө тэр саналгаа хандаад энэ хүн манайх хорооны хүн мөн үү? Манайх хороонд одоо байнга оршин суугч уу, төр оршин суугч уу гэдэг мэдээлүүд нь гарчих учраас ямар нэгэн маргаангүй болоод эхэлнэ. Ерөнхийдөө энэ манаас нөгөө иргэд төрийн үйлчилгээг авах гэхээс гадна бас иргэдийн ерөнхийдөө бас өөрсдийнх нь ирээдүйд өөрсдийнх нь үүрэг хариуцлагын ажиллалаа. Тэгэхээр та бас иргэдэд ямар зүйлийг уриалмаар байна? Ер нь зүгээр энэ ажилд өрхийн бүртгэлийн санд оруулахын тулд иргэд бас өөрсдөө яаж оролцох хэрэгтэй вэ? Иргэд одоо бол бид статистикийн байгууллага хүлээсэн үүргийнхаа дагуу энийг сан үүсгэх програм хангамж энд ордог үзүүлэлтүүдийн шийдэд өгчлөө. Иргэд маань одоо очиод өөрийнхөө мэдээлэл үнэн зөв байна уу гэдгийг л шалгачих хэрэгтэй. Хорон дээр очиод миний мэдээлэл үнэн зөв байна уу? Энэ мэдээлэл маань явандаа эмнэлэгт үйлчлүүлэхэд чинь иргэний ямар нэгэн бичиг баримтын юм болоход чинь төрөөс зарим үйлчлэгийг авахд чинь энэ мэдээлэл чинь суур мэдээлэл чинь болж өгөх юм байна. Тийм учраас би өөрөө өрхтөг холбоотой мэдээллүүдээ үзчихье, шалгачи. Дээр нь явандаа хэдэн жилийн дараа таны өрхийн түүх энд бичигдээ яв. Энэ сан дотор таны түүх бичигдэж учраас та хэд ч үед дээрээ ирээд энэ өрхийн мэдээлэл дотроос өөрийнхөө өрхийн түүхийг харахад
тэр үед нь таны регистрийн дугаар худлаа ч юм уу те таны төрсөн он сар худлаа ч юм уу таны боловсролын төвшин өөр ч юм уу байвал танд айгүй харамсалтай болно. Тийм учраас маш их цаг зарцуулахгүйгээр хорон дээр очиод амьдрдаг багийнхаа дараагаас ч юм уу амьдралын хорооныхоо дарга дээр очиод мэдээлэлд нь миний мэдээлэл хэр зэрэг зөв байна. Манай бусд хүмүүсийн мэдээлэл, хүүхдийн маань мэдээлэл, гэр бүлийн маань мэдээлэл ямар байна гэдгийг үзчихэл тэгтэл ерөөсөө маш том дэмжлэг болох гэдэг. Шалгаад баталгааж болчиход л. Ерөнхийдөө бас сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын өсөлт их хурдцтай өсөж байна гэж яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөн зүгээр та бас энэ статистикийн хороонд байгаа хүний хувьд үзэгчдэд сонирхолтой юу? Ойрын хэдэн жилд ер нь энэ өсөлт ямар хурдтай байх бол? Ерөнхийдөө сүүлийн жилүүдийн статистикаас харвал 2025 он гэхэд Улаанбаатар хотод нийт хүн амын 65% төвлөрнө. Ямар нэгэн бодлого хэрэгжүүлэх бол. Энэ бол зүгээр л ирчээрээ явсан шилжилт хөдөлгөөнөөс үүснэ. Бодлогын энэ шилжилт хөдөлгөөний бодлогын алдаа бол 90-ад оны их үеэс эхэлсэн. Нас нэг зүйлийг асуухад одоо энэ гэр хорооллын айлууд чи ерөөхдөө бас нөгөө гудамж юу гэдгийг номер дугаар нь мэддэхгүй, хаана хэн байгаа нь мэддэхгүй ингээд нэлээд тархаа байдлаар бууцсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр иргэдүүдийг бүртгэх ажил бас их хүнд байдаг болоо гэж сая бодогдлоо л да. Энэ тал дээр ер нь ямар нэгэн бэрхшээл байдаг уу? Байлгүй хаа. Ерөөдөө ганц энэ манай гэр хорооллын задгаагийн бүртгэлийн асуудал биш. Ерөөсөө Монгол улсад ганц том толгомж байгаа бол хаягийн сан. Монгол улсад хаягийн цэгцгүй сангаасаа болоод үйлчлэгээ очихтай айгүй төвхтэй болсон. Тэгэхээр ер нь хаана хаягийн нэгдсэн сан гэдэг имийг бий болгох хэрэгтэй. Ер нь шуудан одоо жишээ нь дугаар хорооны иргэн хинч гэдгийн нөхөрт бол шуудангийнхан хаяг юу цагтлаа авчиж өгнө гэдэг бол их хэцүү. Яг энэтэй ч адилхан төрийн үйлчлэгийг иргэнд хүрэхэд энэ хаягийн нэгдсэн сангүй байдлаас шалтгаалсан төвөгтэй байдал бол асар их байгаа. Ер нь эхэлж хаяг. Тэгээд нөгөө манай том тохиолддог бэрхшээл юу гэхээр манай гэр гэдэг сууц шүү дээ. Энэ сууц чинь яг дуртай үедээ аваад нүчдэг, дуртай үедээ барьцдаг ийм нэг хүнд нөхцөл байгаа. Одоо ерөнхийдөө нэг тийм хотын биш шүү дээ. Хотын биш сууц. Тэгэхээр зэрэг хаягжуулах асуудлыг аюул газарт суурилсан, байршилд суурилсан хаягийн нэгдсэн систем гэдэг имийг бий болгох хэрэгтэй. Хаана тэр хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бас манай сэтгүүлч ярьж байлаа да энэ төрөлтийн тогтвортой бодлогыг дэмжих хэрэгтэй гэж. Тэгээд энэ маань бас нөгөө энэ Улаанбаатар хотын төвлөрөл за одоо энэ нөгөө шаардлагатай болоод байгаа сургууль цэцэрлэг маань нэг өдөр та хоёр дөнгөсөө ярьлаа шүү дээ хоосрох вэ гэж. Тэгэхээр энэ тал дээр бас та манай үзэгчтэй бодлоо болцооч. Тий, ийм байна л да. Ер нь бол ийм хөгжиж байгаа ч ер нь улс орны хөгжилд хүн ам зүгээс нөлөөлдөг юм. Жигд бус хүн амын өсөлт бол өөрөө эдийн засаг нийгэмдээ дарамт үүсгэж юм байна. Яагаад гэвэл манай энэ юу чинь 80-ад оны 70-ад оны дунд үеэс 80-ад оны сүүл үеийн жил дунджаар 60-аас дээш мянган хүүхэд төрж ирсэн хүүхдүүдийн төрөх насандаа ороод ирсэн үе нь 2007 оноос эхлүүлээд дээр нь тэр үед нь алтан гахаа тэгээд хүүхдийн мөнгө гээд ингээд хүчтэй юм давлгааг өгчлөө л дөө. Энэ давлгаа нь одоо эхлээд төрөх эмнэлгүүд дээр ингэж очиж хүндрэлүүдээ өгж явахад нь бид нар хэлжсэн тий. Одоо та нар цэцэрлэг яалтгүй дахиад 50%-аар нэмэгдэн шүү. Хэд онд? Одоо 2008 онд 9 онд мөн ялгаа 4 жилийн өмнө 5 жил. 2-6 жилийн өмнө хэлээдсэн. За дахиад одоо над чинь энэ жил өнгөрсөн 13 онд алтан гахаагийн 69 мянган хүүхдийн төрөлт суур боловсрол дээр ачаалт үүсгэсэн. Багангийн багш нарыг 1.5-аар нэмэхээс өөр арга. Энэ байдал чи үргэлжлээд дараа нь суур боловсролыг төгсөх үед тэгээд ихтэйд дээр тэгээд ажиллах хүчин дээр хүндрэлүүдийг үүсгэж өгнө дараагийнхаа. А гэхдээ одоо энэ хүндрэл чинь нөгөө жигд биш байгаа учраас нэг жил нь 60 70 руу хүрээд нэг жил нь 50 руу унаад ахаар зэрэг үйлчлэгээнүүдийнх нь юм савлаад байна. Тэгэхээр зэрэг тогтвортой жигд өсөлтийг л дэмжих хэрэгтэй юм. Та бүхэн болоо сулгаа яаж байгаа бодлого боловсруулах. За гэхдээ дөө 5 6 жилийн өмнө ингээ хэлжсэн гэж штэ. Одоо сонсохгүй байна гэж дүгнэх үү бодож болох уу? Юу гэж ойлгох вэ? Тэг ер нь хит эдийн засгийнхаа агуулмжийг хараад хүн ам зүгээс орж ирж байгаа тэр нөлөөллүүдэд тооцохгүй зүгээр л энэ жилийн инфляцид хэд байсан
Ирэх жил инфляцаараа тэжнийн төгрөгийн төсөв надад хэрэгтэй л гэж л яамдууд маань төрийн бодлого нөгөө төсөвлөгч нар маань тэгээ бодцдаг. Гэтэл бий болж байгаа хүн ам зүгээс орж ирж байгаа урсгал чинь арай өөр юм шаардаад эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг тэрийг л харсангүй л гэж хэлнэ л дээ. Тоон судалгаан дээр үндэслээд ирэх 5 жил, ирэх 10 жилийн ерөнхий дүр зургийг бас тантай үргэлжлүүлээд ярмаар нэг сонирхолтой сэдв рүү хоёлаа бас халжих шиг боллоо. Тэгээд манай үзэгчдэд энэ хүү бүртгэлийн нэгдсэн цахим санг байгуулах гэж байгаа ажлынхаа тухай мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За их баярлалаа.